Однондөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хэмэл оюун ухаан Эгүнэ оюун болон за Univision-ы бүхий л үйлчлэгийг Unitel аппликейшнаас Univision нэвэндэж хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107 83.3 өсө хос төлгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. За студид компьютерийн шинжлэх ухаанч Хас Чулуу, хөтлөгч Урнаа хоёр ажиллаж байна. За өнөөдөр бидний ярилцах сэдэв бол ягаан өнгө гэж байдаггүй гэж хүмүүсийг их өдөн хатгсан гарч өгсөн байна. Ягаан өнгөнд дуртай хүмүүсийг одоо хий юмд дуртай байна гэдэг байгаа юм уу? Яг. Тэг ер нь бол яг наа талаар ч л өнөөдөр ярина. За урнаагаас нэг юм асууя. За энэ үзэгчдээс ч гэсэн ер нь нэг асуучих. Энэ угаалгын өрөө галтгооны угаалтуурын тэр одоо цорог байдаг шүү дээ, тийм. За тэрэн дээр нь халуун хөтөн усыг яг ямар өнгөөр тэмдэглэсэн байдаг вэ? Цэнхэр улаан. Яг үнэ тийм. За улаан цэнхрээр тэмдэглэсэн байдаг, тийм. За гэхдээ халууны эсрэг нь яг тийм хүүтэн гэдэг шиг одоо улааны эсрэг нь яг цэнхэр өнгө гэж чадах уу? Магадгүй юм. Яг гэвэл улаан илүү урт цэнхэр арай хамаагүй богино гэдэг болохоор долгионы хортно. За энэ нэг орчин үеийн одоогийн өндөрлөгөөс яриад ах шиг байна. За ер нь бол өнөөдөр сайхан түүх ярина. За улааны эсрэг өнгө нь бол яг юу гэж бодож байна ер нь? Яг улааны эсрэг өнгө. Ямар сони юм бэ? Цэнхэр үү? Ер нь жоохон цагаан цэнхэр дүүч шиг нэг тиймэрхүү. Тийм шиг тэг санагдаж шүү нэрээ. За улааны эсрэг өнгө бол яг үндэ бол улааны эсрэг өнгө бол тий. Эсрэг өнгө гэж байд юм уу? Тий, улааны эсрэг өнгө бол цэнхэр биш цаа юм. За. Гэхдээ улааны эсрэг өнгө нь улаан биш. Ийм өнгө байна. Залтай юм. Гэхдээ энэ бол зал биш цаа юу. Энэ айгүй тийм чухал юм. За улаан биш гэхэр ч одоо хар өнгө ч юм уу тий. Хар өнгө ч улаан биш юм чинь. Одоо улааны эсрэг болчих гээд байгаа юм шиг болчих гээд байгаа үстэй тий. Тийм ээ. За тэгэхээр бас үгүй заяа. Хар бол улааны эсрэг бол өнгө биш. Хэдий улаан өнгө биш ч гэсэн улааны эсрэг өнгө чинь улаан биш гээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр улаан биш бүх өнгөнүүд нийлж хагаад улааны эсрэг өнгө болдог. За тэгэхээр ийм нэг юм байна. За улаан биш бүх өнгөнүүдийг нийлүүлээд улааны эсрэг өнгө болгохоор шүү дээ тий. Улаан биш бүх өнгө нийлэхээрээ одоо ер нь бол номын өнгө болдог. Номин гэж сонсч ирсэн үү те? Тийм мэднэ. Тийм. Тэ саяан гэж одоо нэрлэдэг. Тийм нэг чулуу шүү дээ. Оюу чулууны. Яг оюу гэх нь цаашаа номин гэдэг тусдаа чулуу. Оюу номин гэдэг одоо хоёр өөр тусдаа. Тийм. Тэгээ яг энэ туркс гэдэг чинь. За тэр саяан гэдэг нэг тийм англиар одоо нэрлэхдээ саяан гэдэг. Одоо би бол ингээ монголоор номин гэж яддаг тийм. За ийм одоо ачин өнгө гэдэг их сони өнгө. За зарим хүмүүс бол ногоон гэж хараад байдаг. Зарим хүмүүс бол энэ цэнхэр гэж хараад байдаг. Нэг тийм өнгө байгаа. 9 эрдний нэг гэдэг байгаа шүү дээ, тийм. Ер нь бол тийм эрдний өнгөтэй нэг тийм чулуу вэ. Одоо номин чулууг мэддэг хүмүүс ахын бол ямар өнгөтэй байдаг вүлээ гэдгийг одоо санаад үзэхэд тэр өнгө чинь одоо тэр саяан буюу улааны эсрэг өнгө бол тийм өнгө байдаг. Би ихтэй хэлээс юу цайвар дуу юм цэнхэр дуу. Яг үнэ тийм тэгэхээр зөв. Гэтэ энэ айгу сонио өнгө надаа юм сонио мэдрэмж төрүүлээд нэг яг ногоон чимшиг. Тийм цэнхэр чимшиг, цэхэр чимшиг. За энэ дээр одоо өстой бөөн хэрүүл болно угаасаа. Тэгин ойлголоо. Өнгө гэхээр одоо тий ер нь бол шууд будаг гэд ойлгочих болохгүй л дээ өнгө гэхээр өнгө гэж юу вэ гэнтэр гээд яг гэх юм бол одоо будыг хооронд нь холигдсон ер нь бол тэр тусмаа олон өнгөнүүдийг холигдсон тийм муухай тийм халтар хар бараа өнгө гараад ирдэг. Тэгэхээр одоо улаанаас бусад бүх өнгөнүүдийг улаан биш бүх өнгөнүүдийг холжохор чинь тэр чим харлайсан галтайсан нэг юм хар өнгөдөл гарч ирэх гээд ах шиг байна шүү дээ тий. За тэгэхээр яг будаг гэж ойлгож болохгүй. Энийг бол юм гэрэл гэж ойлгох хэрэгтэй. Өнгөтэй гэрэл гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ улаанаас бусад бүх өнгийн гэрлийг бол нэг газар тусах гээд юм номин өнгө болж нийлдэг. За тэгэхээр улааны эсрэг бол улаан биш буюу номин өнгө байх нэ. Тий. За одоо цэнхэр хөх өнгийн эсрэг нь одоо юу юм гэдэг асуулт гарч ирнэ. Одоо цэнхэр хөх төр чинь бас амар одоо асуудалтай бас тий. Яг хөх цэнхэр одоо аль нь гэдэг бас мэддэг. За хөх биш бүх өнгийг холихоор шар өнгө гарч ирдэг. Ягаан биш. За тэгэхээр их сонирм байгааз хөх өнгийн эсрэг нь шар буюу одоо нэг улааны эсрэг нь номин гэдэг шиг одоо энэ хөх өнгөний эсрэг нь цэнхэр өнгөний эсрэг нь бол цэнхэр биш буюу
цэнхэрэн өнгнөөс босоод бүх өнгнүүдийг нийлүүлсэн энэ өнгө. Энэ шар өнгө гарч ирдэг. За тэгэхээр халуун хүүдэн гэдэг шиг эсрэгцүүлэхийн тулд одоо өнгөнийхөө онлоор бол нэг бол улаан номин одоо эсвэл одоо хөх шар өнгнүүдийг одоо бид нар тэр цорхон дээр тэмдэглэх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Үг байх нь биш үү? За гэтэл одоо улаан гэхээр яалчгүй дулаан халуун гэсэн мэдрэмж бол ойлголтоо шууд төрдөг. Одоо хөгцөн гэхээр одоо хүүдэн байгаад идэв шүү дээ. За яагаад ингэж ойлгогддог гэж бодож байна ер нь. За халууныг бол улаанаар. За тэгээд хүүднийг бол хөхөөр тэмдэглэсээр байгаа одоо бидний тарих тэгээ сурцсан юм уу гэж нэг бодогдож болно. Дулаан өнгө гэж бүр заадаг 10 жил. Тийм. За эсвэргээрээ альсгүй эсвэл бидний тарих угаасаа тэгж ажилдаг болохоор энэ тэнд одоо тэгж одоо ингэж ашиглаад идэм юм уу гэдэг ийм асуулт гарч ирнэ. Одоо дахиад өндөг үү юу лээ? Дахиад анхдагч өндөг анхдагч үү гэдэг шиг л нэг ийм асуулт болох гэдэг юм гэсэн. За ер нь бол өнгө гэж яг юу юм бэ? За яаж одоо бидний нүд тарих өнгийг юм хүлээж авдаг урлаг уран сайхан одоо график дизайн сэхсүүлээд энэ шинжлэх ухаан инженерчлэлт өнгийг яаж ашигладаг энэ яаж ойлгодог цаана гэдэг гүнд нь яг ямар нэг тийм тогтсон тийм яг үнэн тийм чухам чин үнэн тийм онол ч юм уу та ойлголт ч юм уу гэсэн юм ер нь байд юм уу гэсэн ийм асуултууд гарч ирнэ. За иймэрхүү асуултууд бол амьдралдаа үе үе гарч ирдэг гинэ. Яг тулаад ингээ мэдчихье гэдгээр мэдээд авчий гэхээр тийм одоо хэцүү тийм шууд ингээ тас түсгцэн хариулт олдохгүй аюу тийм хэцүү. Тэгсэрнээ бас мэдээд авчмаар байдаг. Ямар учиртай байт юм бол өнгө гэж юу юм бол гэдэг түрүүний асуулт. За тэгэхээр иймэрхүү асуултууд энэ сонирхолтой асуултад л өнөөдөр хэдүүлээ хариулах болно. Өнгө гэж юу юм бэ гэж. За тавчхандаа бол өнгө гэж байдаг. За баярлаа. За нэвтрүүлэг ингээд дуусчихдаг тий. За гэтээ нэрээ одоо товчхондоо бол өнгө гэж байдгүй. Өнгө гэж юусоо байдгүй. За товчхон биш гэх юм бол энэ их урт үг бол. За хэрвээ бид нар тий өөрсдийн оюун бодлоосаа гараад энэ одоо тэр нүд тарих гэдэг энэ оюун бодлыг ашиглахгүйгээр энэ хороо ертөнцийг бид нар ажиглаж чаддаг байсан бол энэ ертөнц ямар ч өнгө байхгүй гэдгийг олж харах байсан. Тий сарны эцэг улаан хөх тэнгэр хөх тэ шар наран шар гих мэтлээ одоо тим юм ерөөсө хааж байдаггүй ороо ертөнц дээр. За сансар окторгуу зүгээр л одоо юм цахилгаан соронзон орон гээд нэг юм сонин аврах том далайн мандал шиг юм төрөл бүрийн давлгаанууд л одоо ингээд явж идэг юм тийм давлгаагаар дүүрсэн байж идэг гэсэн үг. Сансар окторгуу манай хорвоо ертөнц. Тэ далайн мандал одоо яаж харагддаг вүлээ бид нар тэ том жижиг янз бүрийн юм давлгаанууд өндөр нам тэ ингээл ийш тийшээ хааш хаашаа ингээл хамаа намаагүй замбрааг ингээл тэр толгойнууд давлгаанууд ийш тийш ингээд харахад явж идэг. За яг л энэ шиг юм зах замбраагүй ийм л ийм цахилгаан соронзон орны ийм давлгаан дундлаатай бид нар амьдарч идэг гэсэн. Тэр дунд л ямар нэгэн энэ хөх энэ улаан энэ цэнхэр гэсэн юм ерөөсөө байхгүй. За тэгэхээр бид нар одоо өөрийнхөө нүднээс гараад тархинаас гараад ингээ харах юм бол тэнд юу ч тийм өнгө гэдэг ойлголт хороо ертөнцээр байхгүй. За өнгө бол ерөөсөө бидний нүд тархины хүртээсэн зүйл юм байна. Тийм. Тэгээ ер нь бол нүд үнэнч мөнэнчнэр гэдэг. За тэр чинь шал хотлаа гэсэн үг шүү. Ер нь нүд ч одоо тархич гэсэн ер нь адилхан. Ер нь үргэлжлэл одоо бидэрт өөрсдийнхөө зурсан зургийг ер нь харуулж идэг. Одоо бодит ертөнцийг бол бидэрт ерөөсөө үзүүлдэггүй гэсэн үг шүү дээ, тийм. За биднээс одоо үргэлж энэ бодит ертөнцийн үннийг нууж одоо зөвхөн үзүүлэхийг өөрсдөө үзүүлэхийг хүссэн үнэн тэр харуулахыг хүссэн зүйлээ л одоо бидэрт харуулж идэг. Нэгсэнд одоо бид нар ингээд харуу ертөнцийг харж яах гэдэг юм цонхоор харж ялаа гэж бодоход тэр цонхны урталт ингээд тарих нүд хоёр нийлээд юм зураг зурж өгч идэг гэсэн үг. Юурээс цааталт нугаа юмныг харуулахгүй нааталт зураг зураад ингээд солио харуулад идэг гэсэн үг. Тэгэхээр тэрэн дээр бодож байгаа тэр өнгөнүүд тэр нүдний сонгож байгаа тэр тархины сонгож байгаа өнгөнүүдийг л бид тэр хараа сууж идэг болохоос шил хороо ертөнц дээр юм өнгө гэдэг бол байдгүй байх нэ. Оо, blue mind гэдэг чинь болж байна тий. За нүд ерөөсөн 3 өнгө мэдэрдэг тийм антентай. За гэтээ бүр яг жингнээс антен заяа. Энэ бүр жигнээс цахилгаан соронзон долгионы антен гэдэг байгаа шүү дээ. Ийм антентэй. 3 төрлийн өнгө одоо хардаг тийм антент. За тэгээ бас тий. Тэгээ бас болоогүй заяа. Авсан мэдээлэл шууд тархи руу явуулчихгүй. Эхлээд ер нь нүдний торлог өргөж өөрөө дүрсээ боловсруулад тэгээ ийм дүрс ийм хөдөлгөөнтэй ийм өнгөтэй гэд ер нь тархи руу явуулна. Тэгэхээр одоо шууд тархи руу харсан юм аа бас тархи ч гэсэн хөөрхий бас нүдний зурсан зургийг харж идэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо бидэрт одоо тий юм зурж харуулах нь бол дамжиггүй одоо гарцаагүй өөр арга байхгүй гэсэн хөөрхий. За тэгээ нүдний торлог өргөж гэдэг чинь ер нь бол бүр тархинасаа тусдаа өөрийн гэсэн одоо тийм дүрс боловсруулалт те тэр ч байтугай бүр ой дурсамжтай байдаг үл яах вэ бүр нүд өөрөө тархинасаа салгацсан ч гэсэн дурсамжтай тэр ч гайгүй заяа заримдаа бүр
бүр худлаа тийм ий ос юм харуулна. Тархилуу худлаа мэдээлэл энэ төр дамжуулна. Тэ бүр үнэн дураараа тийм гараа идэг гэсэн үг нүд бол. За тэгэхээр нүд үнэн ч гэдэг бол хамгийн худлаа зүйл шүү ер нь. За тарих тэрийг нь ер нь хүлээж аваад боловсруулад ойд орсон ч одоо юу гэдсэн бүх юмтайгаа ингэж нийлүүлж хэлж байгаад одоо маш ойрын ирээдүг таамаглаад тэгээ бидэрт одоо тийм ухамсарт бидний одоо ухамсарт бол тэрийг зурж үзүүлдэг гэж ойлгож байна. Нэгсэндээ шууд бидэрт бас одоог харуулахгүй ирээдүг харуулдаг. Тарих уу? Тийм тарих. Бидэрт ер нь нэгсэндээ одоо тэр зурж үзүүлээд байгаа зураг нь ирээдүг харуулж идэг гэсэн. Нэгсэндээ одоо бидний ухамсар шууд бодит байдлыг хардггүй гэсэн үг л те. Бид нар бол бүгдээрээ тийм хийм үзэж харж яадаг. Гэтэ тэр нь одоо те хэр бодит ертөнцийн тэр өгдөлтэй таарч яана л гэдэг нь ондондоо болохоос ш. Бүгдээрээ бид нар хийм үзэж яадаг байх нэ. Тэгэл дэмэр явцгаад яг үнэ тий. За энэ бүх толгой эргүүлсэн зүйлийг одоо ойлгох нь л мэдээж түүхээс эхлэх хэрэгтэй бид нар. Бид нар одоо хүн төрлөختөн тий өнгийг ер нь анх юу гэж ойлгодог байсан тэр ойлголт нэр нь яаж хавч хөрчлөгдөөд энэ физик математикийн хувьд өнгөний тухай энэ үннийг хэрхэн олж мэдээд урлаг уран сайхан одоо энэ гүн ухаан тий болоо одоо жишээлбэл энэ тарих сэтгэл зүйд одоо өнгө яаж нөлөө үзүүлдэг. За орчин үеийн тий өнгөний стандарт, утас, компьютер, телевизийн одоо дэлгэцүүд өнгийг яаж одоо ялгадаг гэнтэр гээд маш өргөн хүргийг амарсан ийм ойлголт юм ба өнгө гэдэг бол. За тэгэхээр ийм зүйлийн тухай ярина. Надад нэг мэдрэмж төрөөд юм л да. Одоо бид нар чинь нөгөө ямар эс байгаа тэрнийхээ л одоо нөгөө мэдрэгчээр мэдэрдэг жишээ нь гаа мэдрэхгүй бол ямар ч хүчтэй гаа ийцэн юм уу халуунагаа ийцэн мэдрэхгүй шүү дээ. Тэрэн шиг нүдэнд маань нөгөө ямар эсээ оногдсон те ямар өнгийг буюу 3 өнгөн дээр дөрүүлж ингэж харж байгаа. Яг үнэ. Тэгээд тэр 3 эс маань байхгүй байсан бол ч юм уу те. Ингээд нэг жоохон өвдөл нь өөр байсан бол гэхээр ингээд бүр амар санагдаад өөрийнхөө биенээс гарч харна гэдэг харахаар өнгөхгүй гэдэг бол ингээд тодтогч хэлмээр айгүй аюултай санагдаж байна. Одоо энэ бол бас эхэндээ бол жоохон ойлгомжгүй санагдчихэж магадгүй. Одоо бид ингээд түүхээ ингээд ухаа сөхөөд ингээд харах юм бол айгүй ойлгомжтой өрөх юм болоод эхэлнэ. За тэгэхээр сайхан түүх рүү орцгоё. За хүн төрөлхтний соёл иргэншлийн ихэнх үед бол ер нь өнгийг гэрлийн тусгал биш. Ер нь энэ одоо тухайн зүйлийн өөрийнх нь мөн чанар гэж үздэг байсан байна. За түүхийн эрт үе гэдэг байгаа шүү дээ. Одоо ер нь бол тэр одоо түүх судлах юм бол тэр эрт үеийн эртний тэр одоо уран зураачд бол одоо тэ улаан өнгө гэдэг зүйл бол ер нь бол улаан гэдэг бодог гэсэн зүйл байхгүй. Ер нь бол улаан гэдэг зүйл бол ер нь газрын хөрс ч юм уу те одоо цус ч юм уу те ийм амтны цус ч юм уу те жимс ч юм уу иймэрхүү зүйлүүд л байдаг байсан. Тэгэхээр ерөөсө улаан өнгө улаан будаг гэдэг зүйл байхгүй. Тэнд бол ийм хөрс те ийм цус одоо ийм юунууд л цус гэдэг юмнууд байна гэсэн. За хар байх юм бол үнс нүүрс одоо те ягаан одоо цагаан байх юм бол одоо яс мас хисаа мисаа гэдэг ч юм уу. Дандаа одоо өөрөөр хэлэхэд одоо орчлон одоо энэ юу орчин үе шиг одоо бид нар ч юм бол хүснээр одоо ингээд өнгөө сонгож байгаа шүү дээ. Тэгж сонгож болдгоо. Яг л одоо байгалийн баялаг гэдэг шиг нэг тийм одоо олдоц ихтэй өнгө, ховор өнгө гэх мэт ийм одоо энэ тэндээс олборлж тусгайлан ялгаж гаргаж авдаг байсан. Хөнгө болгоныг тус тусна гэж явдаг байсан гэсэн. За чинь манад одоо шагаанууд янз бүрийн өнгөтэй байдаг Монголд. За тэнгүүд яг ингээд сайн харах юм бол дийлэнх нь нэг өнгөтэй байгаа. Нэг юм ингээд нэг юм хоорондоо ялгаатай өнгөтэй юм шиг хэрнээ нэг л ийм өнгийн байж байгаа заяа. Одоо жишээлбэл зарим нь бол ийм хөрөн бараан өнгөтэй байгаа, зарим нь бол ийм улаан, зарим нэг ийм шаргал өнгөтэй байдаг. Тэгэхээр нэг өнгө واخгүй эдгээр ч бүгдээр. За яаж энийг боддог вэ гэхээр шагааг бодохдоо хар модны ийм холтос та цуг гэж чангацдаг. Мэдээж шүү дээ. Боксын холтостой чангаж. Яг үнэ тий. Тэнгүүд тэр холцсонд хэр удаан чана төдий чинь одоо улаан хүрэн болно. Багхан чана ч юм бол одоо шаргал болно гэдэг ч юм уу те. Ингээ ерөнхийдөө янз бүрийн тэр алаг мэлхийн энэ төр хийгээддэг ийм өнгөнүүдийг гаргаж авдаг. Яг л энтэй адилхан байсан гэсэн. Ер нь бол одоо шагаа ямар өнгөөр бодох вэ гэхээр бид нар одоо модны холцол санд ордог байсан байж тээ тэр их хэрэг дээр үес. Яг энтэй адилхан. За тухайн үед бол өнгө бодог бол яг л тийм эд имс гэдэг шиг л одоо тий бараа бүтээгдэхүүн гэдэг шиг юм тус тустай ойлголт байсан. Ерөөсөө өнгө гэдэг тусдаа нэг тий өнгөнүүд гэдэг юм хар цагаан улаан ногоон ягаан гэдэг юм байхгүй. Ер нь бол тий хараар энэ одоо шагаагаа юугаар бодчих юм бол зосоор будна эсвэл одоо юугаар будна гэх юм. За зосоорч будна гэж байхгүй л байна та. Ямар ч ингэ тийм модны холц молцоор л ингэ боддог байсан. За түүх одоо ингэж явсараа хүн төрөлхтөн бол одоо өнгө гэдэг зүйлийг тусад нь ангилж ялгаагүй байх нь шүү дээ. Ер нь бол тэр яг л юм бидний тогоо шанаг гэдэг шиг л ингээл тус тустай нэг юмнууд байсан бол яг ингэж явсараагаад ер нь бол түүх болгон дээр л гарч ирдэг. Алдарт Аристотл маань гарч ирнэ. За Аристотл дээр хурцчихна. За манай Аристотлийн одоо нэг тийм
сонин одоо тухайн үед бол тэр Аристотелийг хүртэл бол тэр хүмүүсийн өнгөний ойлголтыг салан задгаа хаашаа шиг өнгө гэж нэгтгэсэн юм категоричилсан гэдэг ч юм уу тусад нь салгаж явсан байхгүй болохоор одоо ер нь бол ийм тусдаа салангад ойлголтууд байсан. Гэтэл одоо энэ манай Аристотель бол орж ирээд энийг бол системчлэх гэж оролцсон хамгийн анхны орлогыг хийсэн баг. За тэгэхээр өнгө гэдэг ойлголтыг үл баг хамгийн анх гаргаж ирсэн гэд худалчунд бол хэлчихэд болно гэсэн үг тийм. Аристотель за өнгө гэж юм байт юм байна. Тусдаа. Гэдэг. Тэгээд эдрийг одоо хитээ сайхан чагсаана гэдэг. За юу гэхээр одоо бүх өнгийг бол цагаан болон хар хоёрын холимол гэж үздэг байсан баг. Цагаан гэдэг нь одоо ариун чанар тийм энэ гэрэл гэгээ гэдэг юмыг илэрхийлдэг байсан бол энэ хар бол хоосон чанар түнэр харанхуйг илэрхийлнэ энэ төр гэж үзсэн. За тэгээд яг онол нь бол одоо мэдээж одоо өөрийнх нь махуудын онол буюу нэг элементийн онол гэдэг байгаа шүү дээ тий. За тэр онолтой нь уйлдах нь одоо ойлгомжтой л да. Ягаад гэвэл тий гал агаар ус газар гэдгийн дөрвөн элементэр бол хорвоо ертөнцийг тэр чигт нь л одоо тайлбарлах гэж манай Аристотель үздэг байсан. За тэгвэл яг энэ үзлийг дагуу өнгийг ч гэсэн яг энэ дөрвтэйгээ холбож тайлбарлах гэж анх оролцсон. За гал одоо гэрлийн одоо цацрагийг гаргадаг тий. Одоо нэлээд ойлгомжтой. За энэ цацрагууд нь яваад өнгөрж байгаа айлсгууд одоо очиж тусаж байгаа энэ орчноос хамаараад ер нь бол өнгө нь өөрчлөгдөв гэж байна. Энэ айгүй тийм чухал ийм одоо ер нь бол гэрлийн өнгөний энэ мөн чанар руу ингэж өнгөс хамгийн одоо анхны том өсрэлт танин мэдхэн өсрэлт байсан гэж хэлж болно энийг бол. Энэ гэрэл гэдэг юмтай холбоотой юм байна шүү. Тэгээд бид нар ч өмнө ингээд зүгээр объект гэж хардаг байлаа шүү дээ тий. Яснаас цагаан гардаг. Одоо энэ тийм нүүрснээс харанг гардаг, энэ цосноос улаан гардаг гэдэг ийм ойлголттой байдаг гэсэн чинь одоо л өнгө гэдэг чинь гэрлээс болоод байгаа юм байна. Энэ эд материалаасаа биш, энэ гэрэл гэдэг зүйл. Тэгээ гэрэл гэдэг зүйл тэр материалуудаар тусаад ингээд байгаа юм байна гэдэг одоо чухам мөнлөө одоо их ойртож байна гэсэн. За тийм. За тэгээ өнгөнөө тусдаа одоо тийм зүйл биш. Альва юмны одоо өөрийнхөө шин чанар гэхээс илүү галнаас гарч байгаа тэр одоо гэрлийг эд юмс өөрчилдөг гэж үзсэн одоо маш чухал дүнэлт, маш чухал нээлт байсан. Түүхэн нээлт болж байна гэсэн. За өнгийг гэрлээр одоо тайлбарлах гэж оролдож байгаа хамгийн чухал зүйл болж байна л тань. За ингэж өнгөнүүдийг тус нь ялгаж одоо салгаж авч үзэхдээ бол хооронд нь нэг тийм шугамн дараалд оруулж жагсаасан баг. Ер нь бол бүх өнгөнүүдийг одоо нэгэснээр жагсаасан гэсэн үг шүү дээ тий. Одоо бид нар биеийн тамир дээр жагсдаг шиг. За цагаанаас харлуу буюу цайвраас бараан луу гэсэн тийм одоо дараалаар жагсаасан. За ингэхдээ мэдээж одоо хамгийн түрүүнд цагаан. За тэгээд одоо хараар дуусна. Цагаанаар эхлээд хараар дуусна. За ийм жагсаалт гаргасан. Нэгс өнгөнүүдийг нэг шугам дээр жагсаасан гэсэн үг тий. Шуман жагсаалт гэдэг. За дунд нь одоо шар улбар болон одоо хөвчлэн тийм гэрэлтэй өнгнөөс одоо тэр хөх цэнхэр болон буюу одоо тийм бараан гэх юм уу те ийм харанхуй бараан өнгөнөдлөө гэж оруулсан гэж одоо нэгэсэндээ шарыг бол одоо гэрэл гэгээтэй өнгө гэж хараад байна гэсэн. Хөх цэнхрийг бол одоо тийм харанхуй бараан өнгө гэж хараад байна гэсэн. Энэ ойлгомжтой хүн болголт гэж хараа. За тэгээд яг ийм дараалтай. Цагаан, шар, улаан, ягаан, ногоон, хөх, хар гэдэг ийм дараалтай. Ингэж дараалсан. За энэ нэлийн гайгүй ойлгомжтой. Гэтэ энэ дэр юу ойлгомжгүй гэхээр ингэж жагсаахтаа нөгөө нэг дөрвөн элементтэйгээ одоо холбох шаардлага болно шүү дээ. Ингээдтэй аягүй тийм ачин болгож. За энэ дэр одоо жоохон сонь заяа. Галыг цагаан гэсэн байгаа. За энэ бол яах вэ? За газар шорог хар гэсэн байгаа. За окей болж байна ойлгомжтой. За хамгийн сонь нь шүү дээ. Агаарыг улаан гэсэн байгаа. Яаж байгаа энэ одоо? Усыг шар гэсэн байгаа. Энэ одоо яаж байгаа энэ одоо? За энэ дэр нь бол баг бөөн хэрүүл хийчмээр дээ. Баг гүйж очоо юу яриад байгаа ингээ хэрүүл хийчмээр л. За уг нь бол гал гэхээр одоо шууд улаан ч юм уу одоо яд шар ч юм уу тийм өнгө орж ирж явах хэрэгтэй байсан тийм. Тэсэн ч тэ агаар ус хоёрыг бол одоо тэ хүүхд цэнгэр мэнхэр өнгөөр одоо төлөөлүүлмээр вэ штэ. Гэтэл одоо тийм юм ачин байдлаар жагсаасан байгаа. За яг жагсаалт айгу хөөрхөн. Тэ цагаан шар улаан ягаан ногоон хөх хар гэдэг бол яг энэ цайвар өнгнөөс бараан өнгөлөө ингэж жагсаа. Айгу хөөрхөн жагсаасан ирнэ. Тайлбарлахтай юм ач нөгөө дөрвөн элементэ наах гэдэг айгу тийм хүчээр ингэж жагсаасан юм шиг. За энэ үзэл бараг 2000 жилийн турш нойрхож байгаад номлол болтлоо ягшсан байдаг. За тэгээд дундад зууны одоо тий эрдэмтдээс одоо зураачтаас ер нь бол тэнгэр яагаад цэнхэр байдаг вэ? Ингээд асуух юм бол яг энэ Аристотелийн сургаалаар тий сансрын одоо энэ хар өнгийг нарны цагаан гэрэл сарамжуулж байгаа учраас гэж энэ төр гэж хариулна. За иймэрсэн юм болсон. За тэгээд 2000 жилийн дараа юу болсон бэ гэдгийг хоёулаа жоохон байж байгаа тайлбарлая. За энэ хооронд болохоор 2000 жилийн өмнө хэдүүлээ хамтран ажиллагч байгууллага танилцуулнаа. Манай хамтран ажиллагч байгууллагаар Игүнэ оюун компани ажиллаж байгаа. За Игүнэ оюун компани Игүнэ чат гэдэг нэртэй юм цоошин химэл оюунтай чат байгаа. За цоошин ч гэж ер нь бол манай монголчууд бүгдээрээ Игүнэхээр таньж байгаа дөө. Тэ монголоор ярьж чаддаг, монголоор сонсоод ойлгодог, монголоор харилцан яриа өрнүүлэх чадвартай, дээрэс нь монгол юм сэтгэхүйтэй, монголоор сурсан, монгол өгдөл дээр гэж боожулсан ийм сайхан үндэсний химэл оюун баг.
За энэ зарим хүмүүс тэгээдсэн те наа чин одоо бүхэл хиймэл оюун цаана чат GPT ашиглаж байгаа энэ гэдэгэдсэн. Энэ игүүнээ оюун игүүн одоо компани хөгжүүлсэн игүүнээ чат гэдэг бол ерөөсөө тийм биш шүү. Энэ бол яг монгол өгөгдөл дээр сургасан. Монгол өгөгдлийг өөртөө олборлж аваад тэрэн дээр өөртөө боловсруулалт хийгээд өөртөө баяжуулаад те энэ чинь хил шинжилгээний улсууд хил шинжилгээний өчнөө өгөгдөлтэй ийм компани болохоор энэ одоо маш том давуу талыг үүсгэж байна л да энэ бол тий. За тэгээ дээрэс нь энэ дээр нөгөө хиймэл оюухан нөгөө нэг одоо тэр компьютерийн одоо тэр тооцоолох хүчин чадлаа ашиглаад энэ яг игүүнэ оюуныг бол яг монгол хэл дээр сургасан. За монгол хэл дээр сурсан хиймэл оюухны нэг давуу тал нь монгол хэлээр сэтгэх болохоор одоо бидэртэй харилцан ярьж байхад ямар нэгэн хэлний одоо бидний одоо харилцан ярианы юм юу гарахгүй гэсэн. Одоо юу гэдэг лээ. Одоо юм үл ойлголцол бэрхшээл тий яг тийм одоо гадаад хүнтэй харьцаж байгаа юм шиг тий монгол хэл сурсан гадаад хүнтэй харьцах альсгүй одоо монгол хүнтэйгээ харьцах чинь шал өөр шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ монгол хэлний энэ гүнд нуугдж байгаа тэр бүх нюансууд бүгдээринг энэ манай энэ хиймэл оюухан игүнэ чат бол ойлгоно. За тэгээд дээрэс нь одоо хиймэл оюуны л хийж чаддаг бүх юмнуудыг хийж чадна. Одоо бид нар юу л асуун тэр чинь хариулна. Одоо интернетээс юм айгаад өгч чадна, код өчээд өгч чадна, цаг агаар хэлээд өгч чадна. Одоо тэр ч утгаа одоо энэ гаднах төвжирлийн мэдээлэл Улаанбаатар хотын төвжирэл альсгүй одоо энэ автобусны маршрутаас хэсүүлээд те. Одоо энэ тань мэдхүйн бүх зүйлүүдэд ингээ хариулах боломжтой. Гэхдээ бүгдээрээ монгол хэлээр. За үнэхээр гайхалтай ийм хиймэл оюуны аппликейшн чат хийж байгаа. Игүүнэ чат гэдээ хайгаад одоо энэ App Store, Play Store-оос бүгдээрээ одоо Android утастай байна, iPhone утастай байна. Татаж аваад үнгүү суулгаад үнгүү ашиглах боломжтой байж байгаа. За тэгэхээр бүгдээрээ одоо ямар нэгэн ашиглаж байгаа хиймэл оюун чинь те нэг үнэтэй үнгүү амар хэцүү айлсгал одоо монголоор ярих гэсэн чи хэцүү нэг бичээ чивчих гэсэн чинь тэр нь бүр хэцүү байгаад тах юм бол энэ игүүнэ оюун игүүнэ чат гэдэг одоо аппликейшн татаж аваа суулгаад ингээ сайхан ашиглаарай хүмүүсээ. За эн чинь зөвхөн одоо энэ игүүнэ чатыг ашиглаж байгаа тэгээ өөрт чинь одоо тус тэмтгээс гадна тий одоо өрөөл бусдад эргэн тойрны чинь хүмүүст аав ээж чинь эмээ өвгд чинь ах дүүс чинь хамгийн гол нь одоо энэ Монгол гэдэг одоо энэ үндэсний одоо тий чат аппликейшн үндэсний хиймэл оюуханаа хөгжүүлэхэд бол та нарын татаж ав суулгаж байгаа ашиглаж байгаа чинь маш их тустай болно шүү. Тийм болохоор одоо бие биенийгээ дэмжих зорилгоор бас ингээд нэг татаж аваа суулгачаараа ашиглаарай үнгүй байгаа юм гэдэг одоо ашиглаад авахаас өөр яах вэ гэж. За игүүнэ оюун компанид баярлаа. За баярлаа. За 2000 жилийн дараа юу болсон бэ гэхээр залуу Исаак Ньютон одоо гарч ирнэ. За манай Исаак Ньютон болохоор орон нутгийн одоо үзэсгэлэнгээс нэг шилэн призм худалдаж аваад одоо яг энэ үйл явдлууд одоо маш том одоо түүхэн хэрэгэлт гаргасан байдаг. Заваар юу ярих чаг бол манай ихэнх үзэгчд ойлгож байгаа баха, гадралж байгаа баха. За тухайн үеийн хүмүүс бол ер нь шилийг цагаан гэрлийг өөр өнгөөр хэртүүлдэг гэж ойлгодог байсан. Ер нь бол бохирдуулдаг гэж ойлгодог байсан баг. Тэгэл тэр нэг юм шилээр ч юм уу тэр цэцмэн призмэр харахаар ингээд тент чинь тэ нэг юм Аристотелийн үзлэр бол тэр чинь цагаан өнгө гэдэг бол юм ариун тэ ийм одоо бие даасан хамгийн цэвэр ариун тийм өнгө байсан шүү дээ. За тэгвэл тэр чинь одоо шилээр ороо гарахтай юм янз бүрийн өөр өнгө болоод ингээд чинь заваарч яах гэсэн тэ цэвэр ариун байдлаа алдаж яах гэсэн. Ингээ ер нь бол энэ цагаан гэрлийг цэвэр ариун байдлыг ингэж бохирдуулдаг, бозортуулдаг гэж одоо ингэж их одоо тэ байсан байна тухайн үед бол. За тэгээд Ньютон бол харин эсэргээр энэ цагаан гэрэл бол цэвэр ариун энтер гэсэн үг шээ. Энэ бол ерөөсөө бие даасан тусдаа өнгөч юм биш. Энэ бүх өнгөний нийлбэр одоо нийлээд энэ цагаан өнгө бол тийм байна гэдэг юм. Тэ? Маш сайхан тийм маш гайхалтай нээлтийг гэсэн. Дээрээ бүр баталж үзүүлсэн байдаг. За ингэхдээ болохоор хүн болгоны мэдээ нэг алдартай туршилтаа явьсан. Тэгээ өрөөгөө тэр чигт ингээд битүүлж харанхуу болгож байгаа. Тэгээ цонхон дээр нэг жижигхэн нүх гаргаа нарны гэрлийг оруулж байгаа. За тэгээ замд нь призма тавина. Одоо нөгөө нэг үзэсгэлэнгээс авсан призма тавьж үзээд за мэдээж одоо бидний мэддгээр бол тэр бол ингээд солонгийн 7 өнгө болоо задарна. За тэгэхээр одоо призмээр одоо нэвтэрсэн гэрэл бол солонгийн 7 өнгө бол задарч байна. Окей. За гэхдээ энэ эргүүлээд нийлүүлэхэд цагаан гэрэл болж ин гэдгийг бас баталсан. Зарим хэд иймэрхүү туршилт хийсэн гэсэн. Тэгэхээр нэг призмээр гэрлийг задлаад нөгөө призмээр нь эргүүлж нийлүүлээд цагаан гэрэл гаргаж авсан. За тэгэхээр энэ бол ерөөсөө цагаан гэрэл гэдэг бол ерөөсөө энэ бүх өнгөнүүдийн нийлбэр юм байна гэдгийг энэ туршилтаараа тий оптик тий өнгөний ер нь тухай цоошны юм онлыг боловсруулад за тэгээ бүтэн ном болгож хэлүүлсэн байдаг бүр тий оптик гэдэг нэрээр айгүй алдартай юм ном одоо бүтээл баг. За энэ номд болохоор өнгө гэдэг нь гэрлийн өөрийнх нь физик шин чанар. За энэ шил призмээр өөр өнгөнүүд өөр өнцгөр хугардаг гэдгийг л олж тодорхойлсон байна.
За нэг иймэрхүү тодорхойлт байдаг. 2000 жилийн турш ягшсан одоо манай Аристотелийн одоо тэр номлол болтлоо ихсэн тий. Тэг ийм хүн болгон шууд мухраар итгэдэг. Мухраар ч гэж тий. Айгу үнэн юм шиг сонсогдоод байгаа юм чи та яах вэ тий. За энэ зүйл одоо эрдэмтэд одоо энэ ном одоо энэ одоо тий шинэ онол бол маш том тийм цогцолт болсон ойлгомжтой. Тэ итгэл өмчлөр нь одоо шууд ингээд дайрж гин гэсэн үг шүү дээ. Юун цэвэр ариун. Цэвэр ариун цагаан жиндэ гэдэг. Тэ. За хамгийн том цочрол авсан хүмүүс бол урлагийнхаа одоо уран зураачтай байсан гэж хэлж болно. За тэгээ цагаан өнгийг тусдаа бие даасан өнгө гэж боддог байсан тохиолдол тэ. За тэр ч удаа бүр цэвэр ариунтэй дөрөвний хэлсэн шиг тэ. Гэрэл гэгээ энэ төр гэж боддог байсан. Үдлийг тэр чигт одоо нураach байгаа болохоор бодгны одоо палет дээр өнгийг тэ цагаан шар улаан ягаан ногоон хөх хар гэд одоо нөгөө нэг Аристотелийн хар ингээд жагсаагаал ингээд тавьдаг байсан. Энэ одоо зүйлийг бол одоо энэ борооны дараах солонгийн 7 өнгөний дараалалд оруулсан. Одоо нэгэсэндээ цэгцэнд нь оруулсан гэсэн тэ. За ийм жишээ жинхэнэ хувьсгал хийсэн ийм ном, ийм бүтээл болсон гэдээ ойлгож байна. Ньютоны энэ туршилт энэ бүтээл бол. За Ньютон ингэж анх солонгийн 7 өнгийг одоо тодорхойлсон байгаа. Хамгийн анх. За ингэхдээ ингэж тодорхойлсон. Улаан, улбар, шар, ногоон, цэнхэр, хөх, нийл ягаан гэж. За ингээд яагаад яг 7 өнгө болж байгаа заа. Тэгээ яагаад 7 байгаа гэдэг аюу сайн заа. За солонгоноос нэрлэе. За солонгийг одоо бид нэрлэе гэж бодъё л да. Тэгэх юм бол яг ч 7 ер нь бол тэр солонгоч ингээл төмөн өнгө байгаа шүү дээ. Нэрлээл ах юм бол одоо ингээ хязгааргүй олон гарч ирээл гэж болно. Чинь ямар ингээл нэг улаан өнгө явж гин цогсоол ингээ шар өнгө эхэлж байгаа биш шүү дээ тэр чинь тий. Тийм болохоор тэн дотор өчнөө өнгөнүүдийг бид нар нэрлж болно. Тэгвэл яг яагаад яг 7-г нэрлсэн бэ гэдэг ийм асуулт гарч ирнэ. За. Тий. За тэнгууд Ньютон өөрөө ч ер нь бол 5 өнгө тоолдог байсан байгаа. Ер нь бол улаан, шар, ногоон, цэнхэр, хөх гэдэг юм 5 өнгийг тоолдог байсан. За гэтээ Ньютон 7-гийн донд аягүй дортой байсан заа. За чи өөрөө бас алхим бэлхим янз бүрийн сонин юм бас сонирхож шүтэн заа. Мухар хэсэг бас ариунтай тийм үү. Тий. За тэгээд цаад чинь бол ингээд 7-гийн тоог шүтдэг. За тэгээд тий. Өөрөө 7-гийн дортой болохоор улам дортой. Тийм үү те ямар сайн. За тэгээд дээр нь 7 хоногийн 7 өдөр хөгжмийн 7 нот энэ гэдэг юмтай нэмнүүтээ ингээд тааруулж хагаад улбар шар ягаан өнгөнүүдийг хүчээр нэмж оруулсан байна. За энэ ягаан гэдэг нь болохоор индиго буюу одоо үзмэн одоо нийл ягаан гэдэг тэр өнгийг хэлж байгаа шүү. За ийм хоёр өнгийг хүчээр нэмсэн. 7-гийн тоонд одоо тааруулах гэдэг. За нэг иймэрхүү зүйл болсон. Тэгэхээр яг хүчээр харыг бол харагдах юм байна тийм үү? Ер нь бол харагдана тий. Тэгээд ямар ч байсан ингэж анхны 7 солонгийн 7 өнгө гэдэг зүйлийг чи анх Ньютон ингэж гаргаж ирж байсан байна шүү дээ. Тийм баха би удаа солонгоо ингэ ажилласан чинь 4 өнгөтэй тий гайгаад яатсан юм бол гэдэг. Яг үнэ тий яг тэгдэг тий. Тэгээ битсээ гэж бод яаж 7 гэж хуваагаад байгаа юм бол гээ гайхаад чинь. За 1700 одоо дөнгөж хараад 1704 он хэвлэгдсэн Ньютоны оптик гэдэг энэ алдартай бүтээл байгаа тийм. За тэрэн дээр бол гэрлийг одоо ширхэглэг, бөөмлөг гэж тодорхойлсон байдаг. За гэрлийг одоо энэ корпуслог гэдэг юм л та тийм. Ийм одоо онол байгаа. Гэрлийн корпуслог онол гэдэг. За энд бол гэрлийг одоо ширхгийн тэр хэмжээ тэр одоо нэг бөмбөлгнүүд бөөмнүүд байх нь шүү дээ тийм. За тэр бөмбөлгнүүдийн хэмжээ энэ одоо тийм масс нь одоо масс гэх юм одоо корпуслог буюу цогцлог тийм цогцлог тийм биелэг тийм яг үнэ тийм ийм зүйл байгаа даа байхгүй бөмбөгнүүд л гэсэн тийм тэрнийх нь хэр том хэр хүнд гэдгээс шалтгаалаад одоо улаан бол том тийм ногоон бол одоо дунд зэргийн хөх одоо нийл ягаан энэ бол хамгийн жижигхэн ийм бөөмнүүд байх хэвээр. Улаан бол амар хүнд, ногоон бохон бол дунд зэрэг, хөх нийл ягаан бохон бол маш ийм хөнгөн, ийм жижигхэн ийм бөөмнүүд байх хэвээр. Яагаад тэр энэ улаан гэрэл призмд хамгийн бага хугардаг болохоор их том хүнд байх хэвээр байна л да одоо энергицтэй байх юм бол. За тэгээд эсрэгээрээ одоо хөх нийл ягаан бол одоо тийм маш тийм огцом хугардаг болохоор их хөнгөн байх хэвээр гэж одоо үзээд байгаа. Тийм жижигхэн бөөм байх хэвээр гэж одоо. За ийм үзлэр ийм оптик гэдэг ном дээр бол юм битсэн байдаг. За тухайн үед линзтэй одоо орны дуран маш хүчрэг болсон байсан л да. Одоо нэг Галилийн дуран гэдэг тийм. Энэ бинцтэй телескопнууд бол маш хүчрэг болсон байсан. За гэхдээ бүр юм хөгжлийгөө бүр баг хязгаар тулцсан байсан гэж хэлчих болно. Ямар тийм. Тийм. Линзтэй телескопын одоо ер нь бол хүчин чадлыг нэмэхийн тулд цуглуулах линз болон юм одоо юу шагаавар линз гэдэг байгаа тийм. Тэр хоёрын зайн ингээ хол байх хэрэгтэй болдог. Заасан чи холдогдсон одоо нэг юм сонин алдаа гарч ирсэн. Ер нь бол ингээд юм хол багцмал сайн байгаад байдаг. Гэхдээ одоо энэ линзний одоо тэр чинь линзний зах хэсгээрээ тэр чинь ийм хөнхөр линз байлаа зах хэсгээрээ гурвалжин байгаа юм байна. Чи призм шиг байгаа юм байна. Тэнгүү зах хэсгээрээ ингээ гэрлийг ингэж хуглаад нөгөө нэг гэрлийн хугалрал 7 өнгө болж задраад одоо нөгөө харах гээд байгаа дүрс нь ингээд юм 7 өнгө хэртээд балартаад балаараад ингээд задраад ин гэсэн үг.
цолонгийн долоон бол задраад байна гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр ерөөсөө энийг ерөөсөө илүү хүчтэй болгоё гэдээ илүү хол тавих гэхээр л илүү ингээд задраад идэг. Тэр ч одоо ингээд хязгаартаа толж чинь гэсэн үг байхгүй юу? Энээс цааш бол хөгжил байхгүй. Одоо линзтэй телескоп бол энээс илүү гарч чадахгүй гэсэн үг. За нэг ийм болоод дуусч байгаа хөргий. За тэгэхээр энэ дээр нэг тийм шийдэл болох хэрэгтэй болж байгаа. Өшөө нэг цаашаа явах юм бол телескопоо илүү сайжруулъя, илүү цаашаа юм харъя. Одоо хорон ертөнцийн илүү гүн нарийн судлыг гэх юм бол энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. За Ньютон болохоор энийг одоо шийдэх мэрэгэн санаа болсон байдаг. Энэ бол толь. Линз ашиглах байлаа, толь ашиглая. За ийм хөнхөр толь ашигласан байгаа юм л да тий. Тэгэх юм бол энэ дэр чинь гэрэл зөвхөн хугарахтаа л өнгөнөөсөө шилтгаалж янз бүрээр хугараад байгаа. Тэрнээс бол ойхтоо бүх өнгөнүүд ижилхэн өнцгөр байдаг. Тийм болохоор толь тавьчих юм бол энэ асуудлыг шийдэн гээд энэ асуудлыг яг шийдсэн. Өөрөө ийм хөнгөр толтой телескоп хийгээд одоо тухайн үеийн одоо тэр телескопын хүчин чадлыг бүр ингэж юу яасан. Одоо ингэж гүйцсэн те бүр илүү том өсрөнгүү гэж хөгжүүлж байгаа. За энэ бол үнэхээр гайхалтай том өсрэлт хийсэн. Энэ телескоп одоо орны одоо те энэ ер нь бол энэ оптикийн салбарт маш том хувьсгал хийсэн гэж бодож байна. Аварсан юм байна тий. Тий, толин телескопоор линзэн телескопны яд тэр ер нь бол тухайн үед бол ингэж байгаа юм бол та тэр Галилеийн телескоп гэдэг анх одоо нэг ийм линзэн телескопоор чинь тэнгэр рүү харсан чинь Галилей болохоор тий тэр телескопыг хийсэн амар хүчтэй 30 дахин хүчтэй болгоо хийсэн болохоор энэ Галилеийн телескоп гэдэг байхгүй линзэн телескопыг нөгөө өөр нэг нэр нь болохоор гэрлийн хугарлын телескоп гэж ярилдаг. Ягаад гэвэл гэрлийн хугарал дээр ажиллаж байгаа болохоор гэрлийг ингэж хугарах тэр юмыг ашиглаад хугарж байгаа тэр одоо шин чанарыг ашиглаад гэрлийг цуглуулж ийн гэсэн үг шүү дээ. Ингэж гэрлийг цуглуулдаг болохоор хугарлын телескоп гэдэг. Галилеийн телескоп, хугарлын телескоп. Тэгвэл энэ юун дээр толин дээр ингэж ойлгож байгаа нь болохоор ойлтын телескоп гэж нэрлэдэг байгаа. Буюу Ньютоны телескоп гэж нэрлэдэг. За тэгэхээр хугарлын телескоп буюу линзтэй телескоп бол хол багцсан, урт багцсан сайн байсан бол уртын өрсөлдөөн маягийн байгаад шүү дээ тий. Тэгвэл энэ Ньютоны телескоп бол юм том багцсан, толин том багцсан илүү сайн байдаг. Тэгэхээр энэ бол ингээд томын өрсөлдөөн болсон гэсэн. Тэгэхээр ингээд Ньютон дээр хурж ирээд уртын өрсөлдөөнд дуусаад томын өрсөлдөөн эхэлсэн гэсэн. Өнөөдөр ч гэсэн одоо бид нар энэ томын өрсөлдөөнд явж байгаа. Одоо бидний мэддэг энэ бүх телескоп энэ газар дээр хамгийн том телескоп, альсвал одоо сансарт байгаа хамгийн том телескоп, альсвал одоо бидний мэддэг тавган антимантин чи бүгдээр Ньютоны телескоп шүү дээ. Ийм хөнгөр толил гэсэн үг дээр чи. За тэгэхээр ерөөсөө бид нар одоо бол энэ томын өрсөлдөөнд буюу Ньютоны толины одоо телескопны өрсөлдөөнд амьдарч байна гэсэн. За энээс цаашаа бүр сонирхолтой юм лээ. Одоо хэдүүлээ Максвелл руу гэрлийг яаж дэлгэн гэж ütсэн талаар ярина. Удахгүй ярьцгаая. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулаад дөрвөлжлүүлье. Univision компани маань ивент итгэж хамтарч ажиллаж байгаамаа. Тэгэхээр Univision-ий бүхий л үйлчилгээг Unitel аппликейшнаас бас хянах юм амар болсон байна. Тэгээд Univision-ийнхаа талаар одоо бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авах. За эсвэл одоо холбоо барих шаардлагатай болохоор одоо Unitel аппликейшнаараа ороод одоо шууд шийдэх боломжтой буюу за эсвэл одоо Univision-тэй холбоотой заавар мэдээллийг IPTV зэсийн Univision Tips хэсгээс ингэж авах боломжтой байна. За өөрөөр хэлбэл одоо мэдэхгүй зүйл гарах юм бол заавал оператор лавлах төв рүү ингэж хандахгүйгээр бүх хэрэгтэй мэдээллээ tips дотроос ингэж авах боломжтой байна. Тэгэхээр бид нар чинь нөгөө заавал нэг хүнтэй ярьж ээж асуудлаа шийдэх гээд хүн намайг ойлгоно гэж бодоод идэг те. Гэтэл уг оператор хүн маань нөгөө tipsийг харж агаад нөгөө зааврын нөгөөд идэг те. Гэтэл нөгөө tips зэс рүү бид нар өөрсдөө ингээ ороод харах юм бол илүү тав тухтай, илүү уур уцааргүй те. Ингээд нөгөө өөрөө өөртөө л ажиллах болохоор тэнд нөгөө заасан алдаа нь аль нь гэж хараад ингээ асуудлаа шийдчих юм боломжтой байгаад байгаамаа. Тэгэхээр та бүхэн маань бас нөгөө нэг энэ tips зэсийг ашиглаж бас сураарай те заншаарай тэгвэл их амар шүү гэж хэлэх гээд байгаамаа. Тийм байна. Тэр чинь одоо нэг их сурвалж руу хандж ийн гэсэн үг шүү дээ те. За та бүхэн Univision цэг гэмээр сайтаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч олно. Тэгээ цаг заваа хэмнээд tips руу ороод ерөнхийдөө нэг ойлгомжтой юмнууд байдаг юм л та. Тэгээ асуудлыг үндэ нэг жижигхэн юм дээр байдаг те. Тэрийгээ одоо асч гэнэ үү асаагүй бол тэрийгээ залгаа салга гэх тэгээ болчдөг те. Тэгээ завраа гол нь яг маш зөв одоо ингэж нэг даах хэрэгтэй байгаад байдаг. За баярлалаа. За баярлалаа. За Ньютоны энэ одоо манай Ньютоны нэг үзэл байгаад байна шүү дээ тий. Ер нь бол Аристотелийн шиг их олон мянган жил бол яваагүй л тий. За 150 гаруй жил одоо болсон. За тэгсний дараа хэн гарч ирсэн бэ гэхээр Джеймс Клерк Максвелл гэдэг хүн гарч ирсэн. За Максвелл болохоор энэ
гэрэл гэж чухам яг юу болох талаар илүү тийм хүн гүнзгий зүйлийг олж мэдсээр одоо ер нь бол өнгө гэдэг ойлголтыг одоо цоо шинээр одоо дахин одоо тодорхойлсон байдаг. За Максвелл бол гэрлийг Ньютоны хэлдэг одоо ийм ширхэглэх юм уу тийм бөөмлөг биш харин ийм долгиолог гэж тодорхойлсон байна. За тэгээ тэрийг маш гайхалтайгаар баталсан байдаг. За гэрэл бол ерөөсөө цахилгаан соронзон долгио юм гэдгийг гэж математик тооцоололоор аргаар гэж баталчихж байгаа. За энэ л нөхөр гайхалтай зүйл болсон. За харин өнгө гэдэг нь болохоор энэ долгионы урт буюу долгион гэдэг зүйл ч одоо тань урттай буюу одоо хэлбэлцэлтэй байгаа шүү дээ, хэр хурдан хэлбэлцэж байгаа. Одоо хурдан хэлбэлцэгдсэн маа тэр чинь долгионы хурдан богинохан удаан хэлбэлцэгдсэн маа долгионы урт нь одоо урт байна гэж та үзнэ. За тэгэхээр одоо ийм хурдан хэлбэлцэж гэнэ удаан хэлбэлцэж гэнэ энэ долгио маань гэдгээс шалтгаалаад энэ өнгө гэдэг зүйл тодорхойлогдно гэж Максвелл бол үзсэн. Шал өөрөөртөнцийн үүдийг нээж чинь тий. Долгиолог. Яг үнэ тий. Одоо яг л тий эсрэг нь биш дээ бүр чи юун бөөм биш долгион гэд тэр долгион бөөм хоёр чинь шал өөр тустай байгаа гэдэг тий. За бидний одоо энэ харж байгаа энэ олон өнгөнүүд буюу одоо үзэгдэх гэрэл гэдэг тий. Одоо бидний нүдээр үзэж чадаад байгаа энэ гэрэлнүүд дээр нэмэх нь одоо үл үзэгдэх бас гэрлүүд байна. Энэ хит ягаан, хит улаан энэ төр гэдэг цаашлаад бүр энэ гамма, рентген, туяа, радио долгион энэ төр гэдэг бүх зүйлүүд тийг энэ багтаасан асар өргөн спектрийн энэ манай үзэгдэг гэрэл бол маш өргөн спектрийн өчүүхэн нарийнхан юм хэсэг байгаа даа гэж үзсэн. Амар юм бэ. Үзэгдэх гэрэл юм уу? Яг үнэ тий. За тэгэхээр одоо бидний мэддэг радио долгион мэлгион чи бүгдээрээ энэ бас л адилхан гэрэлтэй адилхан цахилгаан соронзон л. Эдгээр чи бүгдээрээ хоорондоо адилхан цахилгаан соронзон долгион гэхдээ юугаар ялгаатай гэхээр өнгөөр ялгаатай өнгө гэдэг чи юу гэхээр тэр хэлбэлцэл гэсэн. Тэгэл тодорхой хэмжээний хэлбэлцлийг бидний нүд харна. Бусад хэлбэлцлүүдийг бидний нүд харахгүй. Тэгээ бүр хэлбэлцэн гээд багасаад эхлэх юм бол одоо удаан хэлбэлцээд эхлэх юм радио долгион болчихно. Бүр ингээ хурдан бидний харж чадхаас урдан хэлбэлцээд эхлэх юм бол энэ тий хит ягаан болгоод ингээ гамма рентген гэх юм бол ингээ авчдаг. Нэрхэлт явдаг гэдэг шиг бид нэр айгүй ингээ жоохон хэсгийн л мэд. Яг үнэ тий. Яг үнэ тий. Тэгэл үйлчлдэг. Тий шүү дээ. Нэг тэрүүхэн л жижигхэн цонхоор нарийнхан завсраар хараад байгаа байхгүй бид нар чи. За Ньютоны хувьд бол өнгийг одоо гэрлийн одоо ширхгийн хэмжээ гэж үзээд яг хэмжээгээр нь жагсаасан байдаг шүү дээ тий. Яг тэр хэмжээ нь хэд гэдгийг бол угаасаа Ньютон мэдэхгүй. Тэрийг батлаачгүй яг ямар хэмжээтэй гэдгийг угаасаа харах боломж байхгүй. Яг ийм хэмжээ байх шиг байна. Нүдэнд үзэгдэхгүй ийм жижигхэн хэмжээтэй. Гэтэ тэр нь хоорондоо бол том жижигээрээ хөнгөнөөр ийм ялгаатай юм байна тэр бөмбөгнүүд гэдэг. Ер нь бол яг бөмбөг өсөж батлаагүй шүү дээ. Зүгээр нэг иймэрхүү юм байгаа байх гэдэг ерөөхдөө гэсэн. За тэгэхээр одоо яг нөө Ньютоны хорлоор улаан том хүнд одоо нийл ягаан жижиг хөнгөн энэ төр гэдэг тийм таамагтуудын болгоод орхицсан байгаа даа шүү дээ. За харин Максвеллийн харуулаар улаан өнгө гэдэг нь маш сул татамжтай. Одоо бага нэрхтэй. Ер нь бол юм тогтсон хэмжиж болохоор тийм том алхан бүхий тийм долгионы урттай долгион байсан байгаа. Максвеллийн харуул. Тэгэхээр бол зүгээр ингээд орхичаагүй. За ерөнхийдөө нэг иймэрхүү байх гээ орхичаагүй. Яг бүр тогтсон юм долгионы урттай. 700 нанометр гэлж юм аа. Нэг юм тогтсон долгионы урттай бүр яг физик хэмжигдэхүүн гараад ирж байна шүү дээ. За энэ бол долгион юм аа. Гэтэ долгионд ийм байх юм бол улаан гэдэг. За нийл ягаан нь болохоор илүү өндөр давтамжтай буюу илүү өндөр энергитэй. Тийм ойр ойрхон жижиг болгоомтой юм хурдан тийм долгиолж байгаа ийм долгион гэж одоо үзэж байгаа. За ер нь бол энэ утгаараа Ньютон яг эсрэг нь гэж ойлгож байна. Улаан ч аюу том хүнд ийм бөөм байгаадсан шүү дээ тий. Тэгвэл одоо Максвеллийн харуул ингээд тийм маш удаан долгиолж байгаа ийм алгуурхан одоо энерги багтай ийм одоо долгион болж сарж байгаа байхгүй. Яг нийл ягаан нэг тийм жижигхэн хөнгөн бөөм гэж үзсэн чинь Максвеллийн харуул чинь маш өндөр ийм давтамжтай маш хурдан ингээд давтагдж яадаг юм долгион гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энерги нь төдий чинь их байна гэсэн. За тэгэхээр бараг л ийм эсрэгээр. Гэтэл солонгийн 7 өгийн дараа л нь бол хэвээрээ. За нэг иймэрхэн болсон. За ингээд одоо долгион болгочоор долгионы онолоор одоо гэрлийн хугарал, ойлт, сарнил энэ төр гэдэг те маш олон үзэгдлийг одоо усны мандал дээрх долгион шигээр маш гоё хэлбэрхэн гэж ойлгомжтой тайлбарлах боломжтой болсон. За яагаад улаан призмээр гарахтаа илүү бага өнцгөр хугараад байгаа ингээд одоо Ньютон бол тэр чинь ийм аюу том хүнд бөөм болохоор ингээд бараг тэр чигтээ чигээрээ гараад хит ягаан арай хөнгөн болохоор ингээд их хугараад байгаа энэ төр гэдсэн бол тэр чинь бас яг яагаад тийм өнцгөр хугарж байгаа яагаад яг ямар одоо том жижигээр нь гэж улаан их нийл ягаан гэж ялгах юм гэдсэн чинь Максвелл бол эсрэгээр эн чинь долгион байх юм бол усны мандал дээр яг юм туршилт хийж үзэл тэгээд бага долгионтой нь болохоор илүү их хугараад одоо их илүү бага хугараад их долгионтой одоо усны зүгээр мандал дээрх долгионууд хүртэл гээд байгаа шүү дээ. Долгион бол долгион. Ерөөсөл энэ долгионы онолоор тайлбарлагдах
гээд ингээд шууд туршилтаар батлах боломжтой болчих. Та нар усны мандлыг хар гээд те. Усны мандал дээр туршилт хийж үзэл энэ призмээр яагаад өөр долгионууд өөр өнцгөр хугараад байгаа шууд баталчих болж байгаа. Тэгсэн чинь одоо за бүр дууны долгион байсан ч болж шүү. Долгион бол долгион тий. Дууны долгион хүртэл ингэж авардаг. Тэгэхээр өөрөөсөө долгион гэдээ үзчих юм бол одоо хин Ньютоны шиг юм сонь сонь юм итгэх шаардлага байхгүй. Сонь сонь юм төсөөлөх нүдэндээ хардггүй гарт баригдахгүй бөмбөлөг гэж төсөөлөх оронд чи бүр яг жинхэнэ юм физик утга болоо явчихж байгаа байхгүй. За энэ бол ерөөс хөдөлшгүй юм зүйлс. За ингээд гэрлийн тухай одоо өнгөний тухай физик мөн чанарын тухай юм ойлголт баг эцэслэгдсэн гэж ойлгож байна. Ингээд ер нь бол ингээд за жин том болж штэ. За окей. Максвеллийнхаар одоо эцэл тогтоё. Энээс цаашаа газар байхгүй гэсэн. За сүүлд одоо Эйнштейн энэ төр гарч ирэл гэрлийг бөөмлөг энэ төр гээл тийм онол гаргасан л та. Гэхдээ бол энэ онол дээр нь болохоор Эйнштейн ч гэсэн өөрөө одоо ер нь бол энэ одоо гэрлийн фотон гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Гэрлийн бөөм гэдэг байгаа. Энэ зүйл бол ер нь ийм юунасаа шилтгаалж өнгө нь өөрчлөгдөж байгаа гэхээр энергиэсээ. Энерги нь юунаас шилтгаалдаг гэвэл долгионы уртаас гэж байгаа. Яг Максвеллийнхтай адилхан. Тэгэхээр ерөөсө хичнээн бөөмлөг гэж тодорхойлсон чинь тэр долгионлог шин чанар нь тэр ард нь байгаад байна гэдэг ийм ойлголтыг Эйнштейн гаргаж ирээд энэ гэрэл гэдэг чинь долгиончик, бөөмчик гэдэг тийм дуалист анхны ийм санаа гаргаж ирсэн. Тэгэхээр Максвеллийн ч зөв. Гэхдээ энэ бас бөөмлөг гэдэг нь ч гэсэн зөв. Аль нь зөв. Аль ямар одоо үед ашиглаж байгаа гэдгээс л шалтгаалаад аль нэгийг ашиглая гэдэг иймэрхүү байдлаар л Эйнштейн зүйл тодорхойлсон. Тийм болохоор ерөөсөө Максвеллийн гэрэлийг долгион гэж үзээд долгионы уртаар нь өнгө гэдэг зүйлийг тодорхойлё гэдэг бол энэ тодорхойлт бол тэрнээс хойш өөрчлөгдөв. За ингээ гэрэл бол физик шин чанарын хувьд бол долгион юм байна. Энэ өнгө гэдэг бол тэр долгионы уртаараа л ялгардаг юм байна. За ингээд болчихж байгаа. За ингээ нэвтрүүлэг дуусчихгүй. За эрдэмтэд одоо өнгөний тухай одоо ер нь бол энэ өнгийг математик, физик шин чанарт нь анхаарлаа хандуулж байгаа хооронд одоо яруу найрагч Йохан Вольфганг фон Гёте гэдэг хүн тэ энд маш их дургуутсаж байсан. За тэ Ньютон одоо Ньютоны одоо энэ хүүтэн физик нь одоо тухайд бол тэр чинь Максвелл нь гарч ирээгүй одоо Ньютоны л онлоор явж байгаа л да тэ тэгээд Ньютоны энэ хүүтэн физик бол хүний мэдрэмжийг үл тоомсорлсон их тийм буруу гэж ингэж шүүмжилж байсан Гёте бол. За тэгээд тод улаан өнгөрөө одоо удаан ширтэж хагаад гинт тийм цагаан хан руу харахаар ногоон өнгө харагддаг гэдгийг зарсан баг Гёте. Энэ гэсэн. За тэгээ эндээсээ одоо ер нь бол хүмүүс туршаад идэж байна. Час улаан өнгөрөө ингэж харж байгаа 30 секунд харж хагаад шууд хажуутлаас цагаан руу ингээ харангууд тэр цагаан ногоон болж харагдана. Ийм ач. За тэгэхээр эндээс одоо өнгө зөвхөн гэрлээс биш нүд болон тархинаас одоо үүсдэг зүйл гэдгийг бол ингээд гадарлаж эхэлж байгаа гэсэн үг яатай. За тэгээ ингээд анх одоо тий өнгө хүний сэтгэл зүйд юу яаж нөлөөлдөг вэ? Энэ өнгөний одоо сэтгэл судлыг судалж хагаад энэ яагаад цэнхэр өнгө одоо хүүтэн санагдаад байдаг? Яагаад ийм хөндөй санагдаад байдаг те? Яагаад шар өнгөний гой дулаахан ойр санагдаад байдгийг бол ер нь бол тайлбарлсан баг. За тэгэхээр одоо сэтгэл зүй рүү орж эхэлж байна. Хүний тархилуу нүдлөө орж эхэлж байна. Физик шин чанараас сайлж эхэлж байна. За энэ одоо өнгийг судалж байгаа одоо те эрдэмтдийн анхаарлыг бол долгионы уртаас ажиглагч руу ер нь бол физикээс психологи руу ингэж одоо шилжүүлж өгсөн байдаг. За тэгээд өнгийг одоо нүд тарих ер нь яаж юулээж аваад байгаа өмнө нь ямар өнгө харсан ямар гэрэл тусч байсан одоо тий ямар орчинд байгаа нартай юу бүрхүүгүй энэ лааны гэрэлд байна уу нарны гэрэлд байна уу энэ төр гэх мэт одоо өнгө ямагт өнгөөрөө байдгүй цагилдаг ямагт хөхөөрөө байдгүй гэдгийг болоод тий одоо ингээд цаашаа ярих болноо. За тэгэхээр ер нь бол өнгөөрөө байдгүй цагилдаг хөхөөрөө байдгүй. Тэгэхээр одоо бидний харж байгаа өнгө бол тэр өнгө биш. Тэр физик өнгө бол биш. Бидний тарих нүдээр авч байгаа юм зүйл. За тэр нүд яаж ажилладаг, тарих яаж ажилладаг гэдгийг ярих хэрэгтэй бол. За яг биологийн хувьд бол хүний нүдний торлогын өргөжл одоо дотор бол 6 сая орчим юм конус одоо өнгө мэдэрдэг эстэй гэж үзэж байгаа. Конус гэдэг байгаа тийм. Энэ конус эсвэл ерөөсөө өнгө л мэдэрнэ. За тэгээд гэрэл мэдэрдэг тусдаа юм эснүүд байгаа. Энэ конус эснүүд нь зөвхөн мэдэрнэ. Гэтэ энэ 6 хичнээн одоо 6 сая юм конус эс байгаа гэсэн тэдний дотор 3 л гоож байна. Ер нь бол энийг бол трихромат буюу одоо 3 төрлийн конустэй амьтад гэдэг байгаа тийм хүн бол тийм амьтад. За S конус буюу одоо тэр конус нь болохоор богино долгионы урттай юм хөх цэнхэр битийн тийм гэрлүүдийг мэдэрнэ одоо тийм өнгөнд мэдрэмтгий. За M конус нь болохоор дунд зэргийн долгионы урттай ногоон гэх мэт өнгөнд мэдрэмтгий бол L конус нь урт долгионы урттай юм улаан өнгөнд мэдрэмтгий гэсэн. Нэгэсэндээ зүгээр улаан ногоон хөх гурыг л мэдэрдэг юм 3 төрлийн 6 сая ширхэг хийсэн байх гэсэн бидний нүдэн дотор. За зарим амьтад 3 биш одоо 2хан төрлийн конустэй. Бол зарим амьтад 16 тэр нөө Монти ширэмп билүү те. Тэр мөр чинь те 16 төрлийн одоо конус эсмэстэй. Тэр одоо юу ч харах гэдэг те ийм айхтар юм надад байж байгаа. За ихэнхдээ одоо үзэгдэх гэрлийг бол ялгаж харахтаа бол 3хан өнгө бол хангалттай.
Ер нь бол тий. Зарим амьтад бол тэр 2 өнгийг хардаг амьтад бол одоо муур байдаг ч илүү тий. Тэр амьтад бол тий загас магас энэ тэр байдаг гэсэн баха. Тэгээ ерөөсөө нэг тийм өнгөний харалгаа юм шиг л байж гэсэн үг. Тэгээ color blind гэж нэрлэдэг байгаа шүү дээ. За нэг иймэрхүү хөрх амьтад одоо зарим өнгийг ялахгүй одоо яг нэг хүний одоо тэр торлог хөрөгчөн дотор тэр 3 эс нь хэр их одоо тоо хэмжээтэй хэр их харьцаатай байна гэдээс шалтгаалаад тэр хүн тэр өнгийг илүү их мэдэрдэг. Тэр өнгийг тэр өнгнөөс нь ялгадаггүй. Бүр ингээд өнгөний харалган байх үгүй гэдгийг шийдэгдээ авчдаг гэсэн. Нөгөө нэг номын өнгийг ч хараад ногоон гэхүү зинхэр гэхүү гэдэг хэрүүл чи энэс бол гараад байна гэсэн үг те. Миний ногоон өнгөний кон одоо энэ коноос илүү олон байх юм бол одоо те ногоон гэж харах гэдэг гэсэн үг шүү дээ те. За нэг иймэрхүү юм болоод байгаа. За тэгэхээр бидний нүд ердөө тийм 3 өнгийг л хардаг аа гэсэн. Ер нь 3 өнгө шүү дээ. Бид нар юу тэр өчнөө өнгө бодоод идэг гэтэл бид нар 3 л өнгийг хараад идэг. За улаан ногоон хөх. За эндээс одоо ерөөсөө тийм шар өнгийг мэдэрдэг тийм конус эсмэс гэсэн юм байхгүй бас. За тэгвэл яаж шар өнгийг мэдрээд байгаа гэдэг асуулт гарч ирнэ. За шар өнгийг бол одоо нэмбэг яаж хараад байгаа юм тэгвэл те. Инхийн бол энэ шар өнг бидний нүдэн дээр хурж ирэнгүүтээ улаан ногоон бидний конус эснүүдийг нэгэн зэрэг одоо ингэж өдөөдөг. За тэнгууд энийг нь тарих шар өнг гэж одоо бидний нүдэнд одоо оюун санаанд бодож үзүүлдэг гэсэн. За улаан ногоон хоёр зэрэг ассан шүү. За тэгэхээр энэ пикслийг гэх юм уу те одоо энэ хэсгийг шараар утчих гээд одоо бидний тэрэг дур мэдээд шар өнгөөр бодож байгаа. Жинхэнэ шар биш юм уу? Жинхэнэ шар биш. Одоо бидний тархины бодож байгаа. Бид нар жинхэнэ шар өнгийг одоо мэдэх ямар ч болцоо байхгүй гэсэн. Улаан ногоон хоёр ийм өнгө мэдэрдэг эсээр л тэр шар өнгийг одоо хүлээж аваад нь шүү дээ. Тэгээ тарих тэрийг нийлүүлээд шар өнгө болгож бодож үзүүлж чинь гэсэн. Би ингэж бодоод байсан байхгүй. Одоо нөгөө 3 өнгийг мэдэрдэж штэ. Тэгвэл тэр 3 одоо жишээлбэл хөх өнгө нь байлаа гэж бодоход маш бүдэг хөхөөс маш тод хөх хүртэл бүх спектрум байгаа. Тэгээ би одоо шар өнгийг харангуут ингээд хөхийн одоо яг тэр өнгө нь одоо улааны тэр өнгөтэй нийлээд ингээд жоохон шартаа болдог ч юм уу. Тэгж ерөн зүгээр бодож исэн юм шиг байна. Би сая бүр гайхав. За энэ дээр өстой айгүй тийм сони юм гарч ирнэ. За уг нь шар өнгө гэж амар шин заяа. Одоо бидний нүд болохоор шар өнгийг 2 төрлийн өнгийг шар гэж хардаг. Нэг нь шар өнгийг шар гэж харна. За нөгөөт нь болохоор улаан ногоон хэрэг шар гэж хардаг. За тэгэхээр энэ дээр амар сони асуулт гарч ирнэ. Энэ хоёр яаж ялгах вэ гэдэг асуулт. Одоо бидэрт нэг шар юм харагдчихлаа л шар өнгийн гэрэл байла. Шар өнгийн од байла. Тэнгүүд бид нар одоо тэрийг яаж мэдэх вэ гэхээр ер нь бол призмэр л задлаад харчихна гэсэн үг. Тий. Бүү ажил. Тий, ер нь бол тий. Гэтэ нүдний шилтэй хүмүүс бол нүднийхээ шилнийг болонгаар харахад л чинь призм болчих шүү дээ, тий. За ингээд зад усраад ингээд харчихна. Тэнгүүд энэ дээр яадаг вэ гэхээр жинхэнэ шар өнг бол задардгүй призмэр. Гэхдээ бидний нүдний нөгөө нэг улаан ногоон хоёр хэсийг өдөөгöd байгаа болохоор зэрэг өдөөнгүүд бидний тарих тэрийг шараар будаад байна шүү дээ. Эсвэргээрээ улаан ногоон хоёр өнгө хурж ирэхэд бидний тарих бас яг адилхан улаан ногоон хэсийг л өдөөх юм чинь тэр бас юм шар болгож харуулад байна гэсэн үг. За тэнгүүд бид нар призмээр задлахаар нөгөөт чинь нөгөө шар өнгө чинь улаан ногоон болоод задарч байна. За ингээд ямар ч хэлсэн ийм композит өнгө буюу ийм нийлмэл өнгө үгүй бол бие даасан өнгө гэж үүдэг. Тэгэхээр шар өнгө бол хороо дэлхий дээр байдаг. Гэхдээ улаан ногоон хоёрыг бид нар зэрэг харах юм бол бас шар өнгө гэж хардаг гэсэн. Тэгэхээр ийм 2 төрлийн өнгийг бид нар бидний нүд бидний тарих шар гэж харуулдаг. Нэг өнгөөр хооронд нь ялгаж чаддаггүй ингэж харуулдаг. Номын ч яг адилхан байхгүй юу? Номын өнгө гэж байдаг. Гэхдээ юунаас юу гэж байхгүй. Одоо номын өнгө бол жинхнээсээ байдаг. Гэхдээ улаангийн ногоон цэнхэр хоёр нийлэхээр бас ном болчихдог. Тэр бидний нүд тэрийг бас ялгаж чадахгүй. Призм л واخгүй бол бидний нүдэрээ тэрийг яг ямар ногоон цэнхэр хоёр вэ нөө эсвэл ийм номын өнгө вэ гэдгийг ялгаж чадахгүй гэсэн. Энэ дээр аягүй тийм сайн юм гарч ирнэ. Ягаан гэдэг өнгө. За одоо манай нөгөө нэг нэвтрүүлгийн энэ юу н жинхнээсээ гарч ирж штэ. Асуулт энэ ягаан өнгө гэж байдаггүй гэж. Ягаан өнгө гэж орно байдаггүй. Яг тэрүүний одоо энэ шар өнгө одоо энэ юу лээ энэ номын өнгө гэдэг чинь бол нийлмэл өнгө байгаа даа шүү дээ тий. Бидний нүдэн дээрх тэр хоёр төрлийн эснүүдийг нэгэн зэрэг өдөөснөөс дундаас нь бий болж байгаа юм өнгө. Бүх одоо эснүүдийг нэгэн зэрэг өдөөх юм бол эндээс цагаан өнгө гарч ирнэ. Тэр цагаан өнгө гэж юусоо байхгүй хорон ертөнцийн тэр байдгүй өнгө бидний тарих ингэж бодож үзүүлээд. Нөгөө талаас нь ягаан өнгө бол аюул сонь өнгө. Энэ бол юусоо хорвоо дэлхий дээр байдгүй өнгө. Ийм одоо долгионы урт гэж байхгүй. Одоо нэгээс нөгөө физик шин чанараасаа өнгөнүүд чинь долгионы уртаас шалтгаалдаг гэсэн бол энэ ягаан өнгөнд өөр нэгсэн долгионы урт байхгүй. Энэ юу болж байгаа вэ гэхээр улаан цэнхэр хоёр хэсийг одоо энэ бидний нүдэн дээрх хэсийг нэгэн зэрэг ингэж очрох юм бол бидний тарих тэнд ягаан өнгө зорж үзүүлдэг.
За тэгэхээр огт байдгүй цагаан өнгийг, огт байдгүй ягаан өнгийг бидний тарих нүд зурж үзүүлээд байгаа биз. Физик шин чанаргүй зүйлийг бидэрт зурж үзүүлээд байгаа. За энийг ингэж харуулж байгаа. Амар хэрэг байна. Тий. Бусад өнгөнүүдийг бол бид нэр долгионы урт мөртийн хэмжээд ингээд байна гэд мэдчихэд ах чинь ягааных байхгүй. Ягааных байх. Гэсэн чи айгүй эвгүй. Тэгэхээр одоо тий шар өнгийг хараад бид нар гайхаж болно. Шинэ яг шар уу эсвэл ногоон одоо улаан хоёр нэгэн зэрэг тусаад байна уу? Эсвэл номын өнгийг хараад энэ яг номын уу эсвэл энэ цэнхэр ногоон хоёр зэрэг тусаад байна уу гэдээ бас ингээ призм бариад ингэ шүү дээ. Хэрвээ ягаан өнгө байх юм бол призм ерөөс эрэг байхгүй гэсэн. Уусаа тэр улаан цэнхэр хоёр л гэсэн үг. Ягаад гэвэл ягаан өнгө байдаг болохоор. Цагаан өнгө байх юм бол ойлгомжтой. Угаасаа тэр чинь цагаан өнгөн дээр аюу тийм гоё юм байна. Цагаан өнгийг маш олон байдлаар одоо бидний нүдэнд үзүүлж байна. Маш олон төрлийн өнгөнүүдийг бидний тарих, бидний нүд цагаан болгож бодож үзвэл. За жишээлбэл нь шүү дээ, тий. Түрүүн улаан болон улаан биш гэдэг байгаа шүү дээ. Улаан биш чинь номин гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгэхээр улаан тэгээд номин хоёр өнгийг нэгэн зэрэг бидний нүдлөө тусах юм бол цагаан бол. За эсрэгээр одоо жишээлбэл тэр шар өнгө шүү дээ, тий. За шар өнгөний эсрэг чинь болохоор одоо юу лээ ногоон улаан хоёр гэхэр чинь цэнхэр хөх угаад байгаа байхгүй тий. Хөх шар хоёрыг нэгэн зэрэг тусах юм бол бас цагаан бол. Бүх өнгөний хэлбэр цагаан байна тий. Тий. Ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар бидний нүдэнд цагаан өнгөийг харуулах юм бол ногоон, улаан, цэнхэр гурыг нэгэн зэрэг тусгаж болно. Эсвэл бүх солонгийн 7 өнгөнүүдийг нэгэн зэрэг тусгаж болно. Үгүй бол ягаан, улаан юу хоёрыг юу гэдгүүлээ? Улаан, номин хоёрыг нэгэн зэрэг тусгаж болно. Хөх шар хоёрыг нэгэн зэрэг тусгаж болно. Ягаан, ногоон хоёрыг нэгэн зэрэг тусгаж болно. Тэгэхээр ногооны эсрэг ягаан гэсэн. Ногоон, ягаан хоёр бол биеийнхээ эсрэг өнгө. Ногоон биш гэдэг бол ягаан. Ягаан биш гэдэг бол ногоон гэсэн. Энэ төсөөлөгдөг сонин өнгө бас. Гэхдээ энийг бид нар шууд ингээ харж мэдэж болно. Одоо жишээл бид нар ногоон хан руу харж ирж байгаад цагаан хан руу харах юм бол тэр ногооны эсрэг өнгө чинь гараад ирнэ. Ягаан өнгө гараад ирнэ. Ягаан өнгө рүү харж ирж байгаад цагаан хан руу харах юм бол ногоон өнгө харна. Одоо нөгөө геотигийн туршилтаар бол яг эсрэг өнгөнүүд нь гарч ирдэг байхгүй юу? Хар өнгө рүү харж байгаад гэхдээ цагаан гарч ирэхгүй л дээ. За нэг иймэрхүү юм болдог. За нэг иймэрхүү юм болоод бидний нүд бол ингэж ажилдаг байх нэ. Тэнэгтэж өгдөг байх нь шүү дээ одоо тий. Өчнөө төрлийн ачаа өнгөнүүдийг харчаа цагаан гэж бодоод байдаг. Одоо бидний нүдийг бол хуурахад их амархан гэсэн үг байх нь шүү дээ. Одоо ер нь бол ихэнх энэ компьютерийн дэлгэц мэлгэц бүгдээрээ энэ дээр ажиллаж байгаа. Бидэрт угаасаа л 3 төрлийн энэ исуугамч нь 3 төрлийн өнгө бидэрт харуулахад хангалттай. Тэр дундлын завсрын өнгөнүүдийг бол тэднийхээ холимгуудаар л гаргаад ирж байна. Тэгэхээр одоо компьютерийн дэлгэц, гар утсны дэлгэц, телевизийн дэлгэц бүгдээрээ улаан, цэнхэр, ногоон гэдэг энэ 3 өнгийг л ашигладаг. Тэгээд бидний нүдэнд хорвоо ертөнцийг тэр чигт нь бодож үзүүлдэг гэсэн. Тий, хангалттай. За, урлагт одоо өнгөний эсрэгцэл ер нь нийлэмжийг маш чухал авч үздэг. Ер нь бол одоо өнгийг мэдрэх тий мэдрэмжийн хувьд ер нь нүд энэ тарих яаж одоо ажиллаж байна. Ер нь байнга одоо энэ тэнэгдэж штэ бидний тарих чинь тий. Одоо тий бидний хуурч байна, хий осон одоо өнгөнүүдийг янз бүрийн юмнуудыг харуулж байна, төөрөгдүүлж байна. За Ван Гог тэргүүтээ зурагчд бол энийг л маш сайн мэддэг байсан баг. За тэгээд өнгө будаг нь бол тий өнгө будагны хажууд ер нь бол зэрэгцүүлж хоёр өнгийг тавихтаа энэ хоёр өнгө тэр хүнд яаж нөлөөлөх үү гэдгийг энэ одоо зүйлүүдийг маш их ашигладаг. За жишээлбэл хүүх өнгөн дээр шар өнгийг тавьчих юм бол маш тод болж харагддаг. За энэ бол ерөөсөө л энэ нэг тарих нүд хоёрын яаж ажиллаж байгаа тэр л байгаад байна шүү дээ тий. Нөгөө нэг хөх шар хоёр чинь бие биенийхээ гүйцэлд болоод байгаа юм гэж шүү дээ тий. За тэнгууд энэ яг эсрэгцлийг нь харуулж байна. Яг хар цагаан хоёрыг эсрэгцүүлж байгаа юм шиг хөх шар хоёрыг бол ингээд эсрэгцүүлж байна гэсэн үг. Тэгэхээр бол ингэсээрээ маш тод харагдана. Маш ийм одоо хүний нүд нь асч харагдана гэсэн үг тийм. Энийг нь одоо ашиглаад бидний тархийг хуурж штэ. Энгийн шар өнгө үйжсээс хөх өнгөн дээр шар өнгө тавьчих юм бол чи бүр амар асч харагдана гэдгийг мэдээд байгаа байхгүй. За тэгэхээр ингэж бол Ван Гог митийн одоо Ван Гог тэргүүтээ уран бүтээлчдад биднийг хуурдаг байх нэ. Бидний нүд тархийг одоо тэнэгтдэг байдлыг ашиглаад. За зураачд бол алслын мэдрэмж төрүүлэхийн тулд те өнгөө бол зүгээр л тийм бүдгрүүлээд юм цэнхэрдүүлээд хөхрүүлээд ингэ орхичдаг. За цайруулаад за энэ юу гэж байгаа вэ гэхээр энэ бол алсын уул цэнхэрдэж харагддаг те цэнгэрлэн харагдах уул гээл те. За алсын бараа бол цайж үзэгдгийг бол бид нар бол мэднэ те өдөр тутмын амьдралаараа тэр цэм хөдөө гадаа мадаа явж байхдаа мэддэг бол энийг нь ашиглаад байна гэсэн. Тарих бол ингээд ингээд сурцсан болохоор одоо бид нар чинь бол ихэнхдээ л байшингуу газар л юм хөдөө хээр тал одоо бид нар хүн төрөлхтэй одоо өссөн байлгүй те одоо тэр эртний хүмүүс бол те тэр чинь ингээд алсын бараамаар харагдсан хол багцсан бол цайж харагдаад хол багцсан бол агаар мандлаасаа болоод ингээд хөхөрч харагдаад байдаг байсан бол бидний одоо тархинд бол тийм
мэдрэмж суудсан гэсэн. Цайвар хөх бахан бол энэ одоо алсад байна гэдэг ийм мэдрэмж. Энэ мэдрэмжийг ашиглаж байна бас. Энэ зураачд бол тий ямар нэгэн зүйлийг ингээд цаана байгаа зүйлийг жоохон сайруулад хөхрүүлээд ингээд хайчаар ингээд хүн цаана байна гэдэг мэдрэмж аяндаа төрдөг. Гэх мэтлэн одоо зөвхөн өнгөөр нь гэж хуураад ингээд сайхан одоо бид тэрийг одоо ашиглаад одоо урлагийн мэдрэмж төрүүлж байна шүү дээ. За ийм хайрчралтай байна болж байгаа. За өнөөдөр бол ер нь бол өнгийг ийм өнгө, тим өнгө одоо тим өнгө байна. Энэ ямар өнгө байна гэдэг би юунаас асуухгүй. Энийг бол стандартчлах хэрэгтэй. За тэгээ өнгө будагт бол тэгээ фантон гэдэг тийм өнгө будаг гэдэг чинь одоо бидний багс магсаар ингэж байгаа тийм өнгөнүүд байгаа шүү дээ. Тийм будагт бол фантон гэдэг өнгөний стандарт байгаа. Эсвэл одоо энэ дэлгэц гэрэл мэрэл одоо телевизэр мэлизэртэл RGB буюу одоо энэ ногоон цэнхэр улаан гэсэн 3 өнгнөөс бүрдсэн ийм өнгөний стандартыг бас системүүдийг бол ашигладаг. За 1931 онд бол хүний харж чадах бүх өнгөнүүдийг ингэж цоглуулад ийм газрын зураг гаргасан байдаг. За энэ л те юу гэлээ CIL ч үлээ нэг тийм нэртэй нэг мондөг юм газрын зураг баг. Ер нь бол өнгөний гамут гэж нэрлэдэг байгаа. Тийм бүх хүний нүдний ялгаж чаддаг бүх өнгөнүүдийг нэг юм сонин юм газрын зураг шиг дээр гаргаад тавьчихсан. За тэгээд ерөөсөө тэр газрын зураг дээр энэ гар утсны дэлгэцэн компьютер, телевиз ер нь бол эдгээр хэр их том энэ газрын зураг дээр хэрэг талбай хамарч яах гэдгээр нь тэр дэлгэцнүүдийн өнгө ялгах чадварыг нь одоо ингэж жишдэг хооронд нь жагсаадаг гэсэн үг те. За жишээлбэл одоо янз бүрийн дэлгэц байна. За CRT нөө бүхстэй дэлгэц гэдэг нэг те катодын туяаны вакуум туяаны за тэгээ LCD LED гэж төрөл бүрийн дэлгэцүүнтэй. За тэгээ сүүл рүү бол бүрдэж чана утга алдсан шүү дээ. Олээд молээд амалээд күйлээд энэ юу ч болоод байгаа. Гэхдээ ерөөсө цаана ганц л юм явж байгаа. Энэ 1931 онд баталсан одоо энэ дэлгэцэн дээр гарч байгаа энэ өнгөний ийм газрын зургийн хэрэг хэмжээг нь хамарж байгаа юм бай гэдгээр нь л шууд тэрийг жишчиж болно. Тэр юу бах нь ерөөсөө амаа байхгүй. Ер нь хэрэг хөнгө ялгаж чадах бай гэдгийг одоо энэ үгээр л илтгэж байна. За нэг иймэрхүү байдлаар бол өнгө бол стандартчлагдсан байдаг. Дээр дэлгэцүүдийн хувьд бол өнгө гэдэг нь ерөөсөө 6 оронтой тоол гэсэн үг. Стандартчлагдсан чинь бүр санаа амарлаа. Тийм нэг эмх замбраатай болж шүү дээ. Тийм. Гэтэл одоо ч ер нь бол их маргаантай байдаг л та. Ягаад тэр нь хүн болгон өнгийг өөр өөрөөр харна. Хүн болгон өөр өөрөөр мэдэрнэ. Гэтэ хүн болгон бас өөр өөрөөр хүлээж авах юм үүтэй. Нөгөө эснүүд нь хэдэн ширхэг бай гэдгээс л болж байгаа шүү дээ. За нэг иймэрхүү юмнууд болоод байгаа. За тэгээд хичнээн сайхан одоо тэр өнгөтэй байдал, өнгөтэй будагтай тэр дэлгэц мэлгэц байлаа гэд тэд нар ч ерөөсөө цааталтай нэг 6 оронтой тоол явчих. Тэ 2 орн улаан өнгө зориулсан, 2 орн ногоон өнгө зориулсан, 2 орн цэнхэр өнгө зориулсан. Тэгээс одоо 255-ын хооронд гэдэг ч юм нэг юм тоонод. Одоо 2-ын тоонодтай hexadecimal гэдэг 16-ын тоол мол гэдэг ингээд бид нар баахан яриад тэ. За энэ зүйл одоо дижитал буюу тоон дэлгэц гэдэг нэг учир нь энэ гэсэн. Бидний өнгө гэдэг зүйлийг зур тоо болгоод тэгэл ерөөс интернетээр арай гэж өнгөтэйгөө эвлэрч ирсэн чи тоо гэсэн чи. Ер нь бол тоо гэсэн. За одоо өнгөний талаар л ингээд яриад байгаа юм бол маш их зүйл ярьж болно л доо. За маш сонирхолтой тийм сэтв байдаг. За чинь одоо квантын хромодинамик энэ төр гэл за ярмаар л байна. Зөндөө гоё юм байна. За тэр тиймэрхүү. За энийг одоо ярихаа үлээ одоо бидний цагч одоо тайлж өгөл. За эцэст нь хэлэхэд бол энэ өнгө гэдэг бол зөвхөн одоо байгаль дэлхий энэ физик математикийн ойлголт гэхээс илүүтэй бидний одоо нүд тархин дотор бий болж байдаг энэ 12 ертөнцийг одоо харж байгаа бидний харах үнцэг энэ амьдралын үүсэл энэ хувьсэл хөгжил энэ зүйлүүдтэй одоо энэ хувьсэл хөгжил явж байгаа нь орчны нөлөөнд одоо бидний сэтгэл зүй тань мэдхүйтэй хүртэл нягт уялдаа холбогдсон ер нь нарийн төвхтэй ийм ойлголт гэдгийг бол бид нар өнөөдөр мэдэж авлаа. За тий гадаа нартай байхад бол цаанаасаа л нэг тийм мад жаргалтай байдаг. Одоо бүүдгэр сүмгэр байх юм бол цаанаа л нэг тийм гонигтай байгаад байдаг. За улаан шаргал өнгө харахаар нэг ягаачийн халуун дулаан гэсэн мэдрэмж төрөөддөг хөгцөн хэрэн тэр өх юм бол те харахаар ягаач одоо тийм хүйтэн сэрүүн мэдрэмж төрдөг энэ төр гэдэг нь цаанаа их гүн гүнзгий утга учиртай байсан байх нэ. За тэр нь одоо энэ цагаан ягаан өнгө жогт байдгүй юм байна. Ороо дэлхий дээр бидний тархин дотор л байт юм байна. Бидний нүд тархи бид нар цаг ямагт өөрсдийн зурсан зургаал харуулж идэв юм байна. Бод орчлонгоос бидрийг одоо байнга тусад нь байлгаж байт юм байна гэдгийг өнөөдөр бид нар мэдэж авлаа. Өнгө гэж юу вэ гэдгийг одоо мэдэж авсан байхаа гэж найдаж байна. За баярлалаа. За манай энэ хорвоо ертөнц өнгөгүй юм бэ шүү хүмүүс. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хиймэл оюун ухаан, эгүүнээ оюун болон Univision-ы бүхий л үйлчлэгийг мэтэл аппликейшнаас Univision ивент тэтгэж хамтарч ажиллаад нэвтрүүлэг NTV, Одмондор радио 107 83.3 гэсэн хос толгойноор та бүхэндээ хүрэлээ. Студид компьютерийн шинжилгээ ухаанч Хас Чулуу, хөтлөгч Урнаа хоёр ажиллаа. Тэгээд
одоо нөгөө физикийн тухай ойлголтыг бас ойлгохын тулд энэ өнгөний урт гэдэг зүйлийг ойлгоод авчих хэрэгтэй. Долгионы урт гэдэг байна. Долгионы урт гэдэг тий. Тэгээс нэлийн удаан сонсч байгааг учрыг ингэж ер нь хатарч илээ. Сүрхийн идэв илээ шүү яриа ихтэй. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удааглын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.